дээрийн эхний билет байна. Яриавна. За энэ нөгөө миний танилцуулгын дараа 15 минут тасалгаа. За тэгээд хэрэглэгчийн сэтгэлдэл ингээд асуулт хариулт тэгээд хүссэн хүмүүс үгээр 12-аас 30-аар танилцуулаа. Эсвэл ийм дараалал өгүүлээ яагаад. За симбиоз бизнес маа зөөлрөгдөд улаан холоогоор дамжаад ходоод өгчтэй. За
банкны зурган маягийн хэлбэрт орсон хоол хүнсийг ходоогоор баг 12 нугтаа гисэд гэж оруулж байна. За ингээд 12 нугтаа гисэд орсон хоол хүнс маань нойр булчирхай болон цэсний тусламжтайгаар шимэгдэл явуулдаг. За энэ 12 нугтаа гисэд болохоор шим дэжээ, амин дэм, нүүрсэс, өөхдөөс, сахар тэр бүх зүйл маань энэ 12 нугтаа гисэд шимэгдэж байна. За энэ шимэгдсэн энэ олон одоо шим дэжээ, амин хүчил, нүүрсэс, өөхдөөс маань энэ нөгөө 12 нугтаа гисэдний ханаар дамжаад цусаар дамжигдаад бидний илхэн. Ингээд илхэн дэрсний дараа илэн бол зүрхний дөгөн зүрх бусад бүх хэрэгнүүдэд тарааж өгч ингэж хоол боловсруулах процесс маань явагддаг байна. За ингээд 12 нугтаа гисэд шимэгдээд ингээд нөгөө нэг илхлөө очоод үлдсэн зүйл нь бүдүүн гисэд байна. Бүдүүн гисэд орохдоо ус өөр бусад нөгөө нэг үлдсэн элементүүдийг бүдүүн гисэд маань бас шимээд тэгээ үлдэгдлийг нь болохоор хүний бие шуглаг гисээр гадагш. Ингэж бидний биед болохоор хоол хүнс бол явагддаг байна. За энэ зураг дээр болохоор зүрхэн дээр илгнээс зүрхэнд очоод зүрхнээс нөгөө нэг шим дэжээ, аминдэр, фермент одоо юу гэдгийг нүүрс хүчтэй уушиг, бөөр, булчиг, ходоод буцаад илгэнд очно. За ингээд хүний 12 нугтаа гисэд нийт дархлааны 70%. За тэгвэл энэ 12 нугтаа гисэд японочууд хүний 2 дахь тарих гэж үздэг. Энэ бол мэдрэлийн маш их асуудалтай гадна. Одоо бидний бие дархлаа өндөртэй байлгах ашигтай бактериуд энэ 12 нугтаа гисэд байна. За тэгвэл энэ ашигтай бактерийн тухай ойлголтыг та бүхэндээ өгье. За ашигтай бактерийг бүр 1900 онд Илья Мерзлик гэдэг Оросын эрдэмтэд гаргаж ирсэн. За энэ хүн болохоор балгарчуудын хэвлэлээр эсгэлэн тархийг судлаад балгарчууд урт удаан эрүүл самбал амьдраад байсан болсноо эсгэлэн тархын байна гэдгийг тогтоогоод тэгээ эсгэлэн тархийг нэг хүн энэ эрдэмтэд судалсан чинь тэр эсгэлэн тархин дотор байгаа сүүн хүчний бактери балгарчуудыг урт насны талын гэдгийг тогтоосон. За тэгээд энэ Илья Мерзлик болон 1907 онд сүүн хүчний бактерийг бол тогтоож гаргаж өгсөн. Тэгээд 1908 онд дархлааны системээр ногоон ирсэн байна. За тэгвэл сүүн хүчний бактериуд баг 1900 онд гаргаж ирсэн гэсэн юм тийм. За тэгвэл сүүн хүчний бактери яг юунаас бий болов вэ гэхээр за эсгэлэн тархинаас бий болов. За нөгөөх нь болохоор сүүн бүтээгдэхүүнээс бий болов. За үүнээс гадна сүүн хүчний ашигтай бактериас гадна өөр бас бактериуд бидний 12 нугтаа гэсэн юм байна. За ерөнхийдөө бол сүүлийн пробиотикс гэдэг манайхан бол 2000 оноос хойш маш их яриад байна. За тэгвэл энэ пробиотикс гэдэг ойлголт маань аль 1965 онд бий болсон байна л да. Энэ бол Сидик Стилс гэдэг хоёр бол энийг бол бий болгоо. За энэ пробиотикс гэдэг утга нь болохоор крон болохоор латинаар биотикс нь болохоор грекээр фоога буюу амьдралын төлөө гэсэн утгыг бол агуулдаг. За ингээд пробиотикс дотор олон төрлийн пробиотиксууд байгаа ч ерөнхийдөө бол 3 үндсэн төрлийн пробиотиксууд байдаг. За нэгдүгээр нь болохоор лактобациллус буюу сүүн хүчний бактери. За энэ тухайн би санаарсан. За дараагийнх нь болохоор бифидор буюу бифидобактери. За дараагийнх нь болохоор Saccharomyces boulardii буюу сайн бөгд. За ийм 3 төрлийн үндсэн бактериуд бол ашигтай бактериуд бол бидний 12 нугтаа гэсэн байна. За ашигтай бактериуд нь амь бичиг биетүүд, амь бичиг биетүүд. Ер нь ашигтай бактерийн бэлтгэлийн үнэрсэлтэй жоохон үнэр гардаг шүү дээ. Тэр нь болохоор амь бичиг биетүүд гэдгийг баталж байгаа юм. За амь бичиг биетүүд ба эсгэлэн тарх сайн гэсэнтэй сүүн бүтээгдэхүүн. Үүнээс гадна эсгэлэн тарх. Тэгээд дээрэс нь дарсан ногоо. За гэхдээ манай Монголд бол дарсан ногоо гэж ингээд цатгаа дарсан ногоонод бол жоохон аюултай бактери гэж байна. Гөргөнд бактериастай дарсан ногоон бол ашигтай бактериас бас их байдаг. За Японд бол мисошин бол ашигтай бактериудаас байдаг. Сүүний ашигтай бактери яг юу гэдэг вэ гэхээр за сүүний ашигтай бактери нь болохоор гиз дотрыг эрүүлж өгч хоолны хордлого, хар
хагшил болон амьдралын хэв маягаас үндсэн өвчнөөс бидний биеийг хамгаалах баталгаа нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл амьдралын хэв маягаас хэрэв бид нар амьдралынхаа хэв маягийг зөв явуулж чадах юм бол сүү өвчтэй ашигтай бактери бид нар тараг буюу сүү бүтээгдэхүүнээс авах бол заавал хүнэлтэд авах шаардлагагаар ингээд өөрийн биедээ авч чадна. За дараагийн нь болохоор бифидо бактери. За бифидо бактери бол гаднаас юу нэг авахгүй. Энэ бифидо бактерийг хүүхэд бид нар төрөлтөө ихээс авч байдаг. Ингээд нэг хүүхдийн эцний бичил биетний бүх бактерийн 60% бол энэ бифидо бактери бол эзэн. За энэ бифидо бактери болохоор сүүн дагуулдаг хүүхдийн эрүүл өсөлтөнд чухал үүрэгтэй сахарыг бол шингээж өгдөг байна. За ингээд бидний бичсэн дотор бол бифидо бактери бол 50 төрөл. За энэ 50 төрлийн бифидо бактери төрөл тус нь өөр өөрийн функцтэй үүрэгтэй. Гэхдээ бифидо бактери ерөнхий үүрэг нь болохоор бидний бие эрдэн өөрөө шингээж чадахгүй байгаа тэр эслэг болон нарийн төвөгтөө нуур сүсийг шингээж өгдөг. За иймгүй ингэ шингээж өгснөөр бидний бие бол амархан торхот амархан биетэй болно. Мөн бусад нөгөө ахаг өвчнөөс сэргийлнэ гэсэн. Өөрөөр зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Би юу ч идэхгүй ахад ингээд усуухад л ингээд хамлаа тах юм гэдэг. Тэгвэл энэ бифидо бактери ажлаа бас сайн хийж байна. За мөн бифидо бактери дараах гол ажил нь болохоор энэ болохоор химик бодис. Түүн дотор витамин B болон эрүүл үйлдвэрлэлд тусалдаг. За мөн бифидо бактери сүүн хүчит, цууны хүчит зэрэг органик хүчлүүдийг үйлдвэрлэдэг ба эдгээр хүчлүүд хортой бактериас бидний биеийг урьдчилан сэргийлэх эзний орчин цэвэр байлгаж өргөцөн хөдөлгөөнийг сайн хийдэг. За тэгвэл дараагийнх нь нөгөө сайн мөнгөн маань явсан. За сайн мөнгөн маань бол суулгах төвчний шинж тэмдэг зэрэг тодоод эзний эмгэгийг эмчлэхэд тустай ажилладаг. За ийм гурван төрлийн ашигтай бактери бидний эзэн байх нь бол аль сайн нэ гэсэн үгүүдийг ойлгож авах хэрэгтэй. За тэгээд нөгөө ихэнх бид пробиотикс гэж байна. Тэгэхээр пробиотикс нь болохоор ашигтай бактери байна. Тэгвэл пребиотикс гэдэг бас ойлгох. За пребиотикс гэдэг ойлголт нь болохоор 1995 оноос биохимийн шинжилгээ ухаанд гарч ирсэн. За энэ пребиотикс нь болохоор нөгөө ашигтай бактерийнхаа хоол гэж байна. За энэ ашигтай бактерийн хоол гэж дотор үндсэн хамгийн түрүүний хэрэглэл нь болохоор инулин, сүний олигосахарид, фрукт олигосахарид, сило олигосахарид, галакт олигосахарид байна. За ингээд пробиотикс буюу пребиотиксыг нийлүүлсэн зүйл бол симбиотикс гэж нэрлэдэг. За манай энэ бидний болохоор симбиотикс гэж байна. За ер нь Монголд ашигтай бактериуд бол маш олон байна. Ялангуяа солонгосын ашигтай бактериуд бол игээ Оросын бас ашигтай бактери. За тэгвэл ашигтай бактерийг худалдаж авахдаа яг юу анхаарах юм бол ашигтай бактерийн төрөлн хэдэн төрөлтэй. Тэгээ хэдэн ширхэг ашигтай бактери орсон байна гэдгээс хамаарат тэр нөгөө бидний 12 удаа эзэн 100 их 80 ашигтай бактери гэж бидний биеийн баталгаа үүсгэж байна. Тэгвэл тэр 100 их 80 ашигтай бактерийг дүүцүүлэх хэмжээний ашигтай бактери бид нар хийж чадах бол баталгаа үүсгэх бол байж байна. Өөрөөр хэлбэл олон бактери төрөл тоог цэцгэлж чадах юм бол бид нар энэ ашигтай бактериуд эрүүл мэндийг их сурж байж чаддаг. Хэрэв ашигтай бактери бид нар сайн өвчлөх чадахгүй ашигтай бактерийн маань тоо цөөрөд авах юм бол энэ бас өвчний их өсрөл болох юм аа. За ингээд эзний бактерийн ерөнхийдөө 5 функц байна. За нэгдүгээр нь эмгэг үсгэж устгах, уртсан сэргийлэх, хоёрдугаар нь хоолны эслэг болон олигосахаридыг шингээж, богино хэмжээнд өөгний хүчит үүсгэх. За гуравдугаар нь А, С, И, Б төрлийн витаминыг үйлдвэрлэх. Дөрөвт нь гормон, фермент, витаминыг нөлөөлжүүлэх. Тавт нь эзний бактери ба эзний сас бүргэлийн эсрэг нь баталгааг нэмэгдүүлэх гэсэн ийм 5 функц.
бифидобактерийг дижидэг инулийн олигосахаридаас орсон учраас бифидобактери гэж байна. За сүүгчтэй бактери бол орсон байгаа. Инулийн сүүний олигосахарид тэгээд 1 грамда 10 грамм ширхэг хүрсэн. Өөрөөр хэлбэл өдрийн нормалтай 8 ширхэг 198 гэхээр яадаг вэ? 8 ширхэг бол 20 грамм бактери өдөрт авах гэж байна. За тэгээд нэмэлт 7 орсон. За ерөнхийдөө би түрүү сайн хэлсэн хүний нарийн эзэн 100 их наяад ашигтай бактери байж бид нар одоо дахлаа өндөртөө эрүүл сайн байдаг гэдэг эрдэмтэд бол анагаах эрдэмтэд тогтоог. За сүүгчний нөгөө ашигтай бактериудын орсноор талаар би бас ярьсан тийм. За тэгвэл нөгөө нэг пребиотикс буюу одоо нөгөө ашигтай бактерийн хоол гэж болох орц яг энэ инулийн одоо юу гэдэг вэ талаар яриагаа үргэлжлүүлье. За инулийн болохоор ерөнхийдөө цусан дахь муу холестеролын хэмжээг бууруулдаг. За цаахын шижинтэй хүмүүс цаахын шижин гэдэг нэг өвчнөө өмсөд инулийн нэг бол сайн хийж байгаа. Яг тэгэхээр энэ цусан дахь цаахын хэмжээг одоо огцон өсөлтийг дарж өгдөг. За дараа нь чихрийн шижин өвчнөөс урсгал сэргэлэн дахлаа за мөн одоо энгийн хүмүүсийн хувьд болохоор өтгөн хатал, эцсний гөрөлцөх хөдөлгөөн, хоолны тэмдгийн мэдийг дэмжих. Мөн кальц, магний, төмөд, зис, фосфор гэх мэт микроэлементүүдийн шимтгэлийг 30% нэмэгдүүлж байгаа. Тэгээд бие хорхоос радиоактив хүн металлуудаас одоо зайлуулж цэвэрлж ийм байна. За сүүний одоо нөгөө дараагийн пребиотикс болохоор ашигтай бактерийн хоол гэж болох сүүний олигосахарид тухай яриагаа хүргэсэн. За сүүний олигосахарид нь болохоор бифидобактерийн хоол гэж байна. Өөрөөр хэлбэл бид нар ихээсээ анхсны бифидобактерийн тоогийн нэмэгдүүлж төрлийг нэгж байнга нэмэгдүүлэх тул одоо нөгөө сүүний олигосахарид хэлснээр бифидобактери маань дижитал илүү одоо хүчтэй болно. Илүү ажлаа сайн хийж чаддаг байна. За үүнээс гадна эзний орчныг зөвшөөрөх. За түүний дотроо цус зөвшөөрөх. Эзний хот бодисыг гаргах. Минералын шингээнийг нэмэгдүүлэх. Ясны бүт гад бүх байдлыг нэмэгдүүлэх. За ингээд энэ сүүний олигосахарид ерөнхийдөө бүхний сүнд агуулдаг. Тэгээд өсөлтийг одоо яраа авах өсөлтийг дэмжих тархины үйл ажиллагааг санааж байдаг. Ийм гэж. Тэгвэл энэ сүүний олигосахарид манай төлөвийн орсон. Симбиопласт гэдэг юм байна. Одоо би сайн хэлжсэн нэмэлт 7 орчсон. За энэ нэмэлт 7 орчсоо бол пребиотикстэй бэлтгэлүүд пребиотикстэй бэлтгэлүүд Монгол вирус хатдаг. Нэмэлт ийм 7 орчсоо энэ цогц ашигтай бактери бэлтгэлүүд Монгол байна. Тухайлбал энэ эмо баланс орсон бэлтгэлүүд Монгол байдгаа одоо Японд маш зөв. Тийм учраас энэ эмо баланс гэдэг орчсноор энэ вега компани бол ашигтай бактерийн дэлхийн хүчтэй өдрүүлэгчдийн нэг гэж байна. За эмо балансыг надад би дараа тааж тодорхойлох юм. За хоёр процент болохоор бодаанаас гарч авсан нано цог гэж байна. Дараа нь урт чинжүү, биотин, альфа GPC, иниситол, витамин B1, B2 гэж байна. За би нөгөө яг энийг нөгөө эрүүл мэндийн яаманд бүртгүүлэх гэж явж байхдаа эмо баланс гэж ярьхлаа. Монголын ихэнх хэмжээр эмо баланс гэдэг иммунитетны баланс өөрөөр хэлбэл дархлааны баланс гэж ойлгоод ирсэн. Өөрөөр хэлбэл эмо баланс гэдэг бол Монгол одоо мэдгүй юм байна гэдгийг асуудал ойлгох болсон. Ер нь мэдгүй юм байна. За тэгэхээр эмо баланс гэдэг энэ бодисыг яаж гаргаж авсан бэ гэхээр шар бодисыг удаан бактери эсвэлж гаргаж авсан бодис юм. За энэ бодис нь юу гэж хэлэхдээ гэхээр дархлааг хэвзүүлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, атопик ихэнхийг намдаад. За тэгвэл энэ эмо баланс яг юу юм бэ гэдэг талаар манай тодорхой бие тайлбарлахыг олгоё. За түрүүн би танаас хэлжсэн хүний 12 удаа гэсэн нийт
бактери 70% бол байна гэж хэлсэн. За тэгвэл үлцэн 30% хаана гэдэг үлцэн 30% нь үйсэн болж байгаа, тунгалгийн болж байгаа, бохор олгоо, гидсний чацаагаан, тунгалгийн болж байгаа, сэрээ болж байгаа билүү ясны хий. Эдгээр бол 30% байна. За ингээд бид нар ийм балансыг яхаас өмнө яг ийм балансыг хийх зүйл болохоор дахтааны P1, P2-ийг бол багаас. За тэгвэл бид нар сайн нөгөө нэг корона тусаад дахтааны эсрэг болсон. Дахтааны эсрэг марч ярьж байгаа хүмүүс ер нь бидний бие дотор хэдэн шиг ямар төрлийн дахтааны эсрэг байдаг вэ гэдгийг мэддэг хүн бол зөв. За ингээд энэ дараагийн хайраа дахтааны эсрэгтэй талаар би танарт тайлбарлая. За ер нь бол цусны цагаан эсрэг ерөнхийдөө дахтааны эсрэг дээр 3 болж байгаа. За энэ дотор цусны цагаан эсрэг дээр гранулоцитууд 54-өөс 60% маш их. За тэгээ лимфоцит нь болохоор 35-аас 41%, макрофаг нь 5% гэж 3 байна. За ингээд дахлааны эсрэг нь ерөнхийдөө энэ 3 цагаан эсрэг дээр цусны цагаан эсрэг дээр тулгуурлаад явагдах юм байна. За ингээд энэ эсрэгтэй талаар цагаан эсрэг талаар товчхон тайлбарлая. За макрофаг гэдэг эсрэг нь болохоор энэ эсрэг нь хүний биеийн одоо ямарваа нэг эмэг төрөлж ороод ирэхдээ одоо тэрийг манай миний биеийн эмэг төрөлж ороод ирлээ шүү гэдэг мэдээд энэ Т цагаан эсрэг болон одоо ээжтэй цагаан эсрэгүүд бол бэлж өгдөг. За энэ макрофаг нь болохоор том молекултай одоо эмэг төрөлж босдог. Тодорч жижиг молекултай зүйлүүд босдог. За дараагийн нь болохоор гранулоцит. Гранулоцит гэдэг баг маш одоо том бүрийг эзэжсэн боловч энэ бол нөгөө устгах чадвар эмэг устгахын устгах чадвар өндөртэй боловч эмэг устгахын устгах хутлаа өөрөө биш. Ийм юм. За тэгээд нөгөө 35-аас 41% хүрэж ирсэн лимфоцитүүд болохоор бидний дахтааны одоо систем хамгийн хажууд хийдэг гэсэн. За лимфоцит нь болохоор ерөнхийдөө TB болон AB гэж хуваагдсан. За энэ Т цагаан эсрэг нь болохоор Т цагаан эсрэг нь болохоор макрофаг чинь одоо хүний биеийн эмэг өсөж орж байгаа эмэг өсөж орж ирлээ гэдэг энийг одоо мэдээлэл өглөө Т цагаан эсрэг тэр эмэг өсөгчийг сайхан судлаад за энэ эмэг өсөгчийг устгахад ийм агаар устгах юм байна гэдэг стратеги авсныг гаргаж өгөөд Б цагаан эсрэг нь даах. Тэгээд Б цагаан эсрэг нь даахыг хүлээж аваад эсрэг гэдэг бол үлдэрч. Ийм ч. За энэ цагаан эсрэг нь болохоор хавдар үсгэх эмэг төрөгчийн анхны чимээ биелнэ. Ийм цагаан эсрэг байна. За эдгээр нь олбол буюу өөрөөс дахтаан. За эмэг төрөгч дахтан хадгалахад түүн тохирч одоо боловсруулах болж хөрч чаддаг болохоор. За Б цагаан эсрэг нь болохоор эмэг одоо төрөгч орж ирэхээр гэмтэн таарсан нөгөө нэг стратеги боловсруулаад тэгээд тэр стратегиар яаж устгах вэ гэдэг арга барилаа өөрийнхөө memory set буюу хадгалах одоо тийм байгууламжтай тэгэхээр бид нар нөгөө одоо сахуугийн хадвар, салхин цэцгийн хадварыг бол насан туршийн байдаг нь болохоор нөгөө Б дахтааны цагаан эсрэг маань анцлаас сайн хийж байгаа гэсэн үг байна. За тэгвэл нөгөө нэг эмо баланс чинь P1, P2 эсрэг бол тэнцвэржүүлнэ гэдэгс. Тэгвэл тэр яг ямар юуны төлөө тэнцвэржүүлээ гэдэг аавэ гэдгийг ярихын тулд P1 эс гэж юу юм? P2 эс гэж юу вэ гэдэг талаар яриагаа өргөсөн. За P1 цагаан эсрэг нь болохоор хүний биеийн вирус нэмийн чанартай эмэг өсөж орж ирэхдээ нөгөө макрофаг чинь эмэг төрүүлэгч орж ирсэн байх шүү. Ийм эмэг төрүүлэгч байна. Хэлбэрийг макрофаг таниад нөгөө нэг П цагаан эсрэг, ээжтэй цагаан эсрэг, П цагаан эсрэг гэж байна. Тийм бол нөгөө нэг П цагаан эсрэг маань юм чинь нөгөө нэг вирус нэмийн чанартай эмэг өсөж байна. Тэгвэл ಈ вирус нэмийн чанартай эмэг өсөж устгадаг П1 эсрэг шилжиж. П1 эсрэг болон шилжээд тэгээд нөгөө чинь одоо устгах арга барилыг тодорхойлоод Б цагаан эсрэг нь даалгавар Б цагаан эсрэг эсрэг биетийг үйлдвэрлээ. Тэр эсрэг биет нь бидний бие дотор байгаа эмэг өсөж тэмцдэг. За энэ тэмцдэг бол нөгөө халууртай одоо ёс гоожих тэгээд бие дагуулж болохоор ер нь бол нөгөө эсрэг одоо эсрэг бие болохоор бидний эмэг өсөжтэй тэмцэж байгаа гэсэн. Хэрэг манайхан болохоор хурдхан идэгч гэж бодоод антибиотик уугаад тэгэхээр дээр нь антибиотик байгаа тохиолдолд хүмүүс нөгөө эсрэг биет нь хүний тэр нөгөө эмэг өсөж устгаад ингээд байгаль чанараар яваад гэсэн байна.
цаагаас нь даалгавар Б цаагаас нь эсрэг бие төвлөрдөг. Тэгээд бид нар ч нэг хашны үеч чинь нөөс гоож нэр улаах тийм найдах тэр мөчөө эсрэг юм асна гэсэн. За тэгээд ийм багаас гэдэг байна. Энэ нөгөө вирус нэгний бактери чанартай эвгүй үсгчийн холбоо үүсдэг. Тэгээд цагаас болоо. Тэгээд аллерги хашид атопигийн үед үүсдэг P2 цагаас бол болохоос. Өөрөөр хэлбэл үүний ачаар бол дахлаа хүндэртөө дээрээс аллерги хашид атопид бол өртөмхийг бас үүдэг. За өнөөгийн хүмүүсийн бодлого P2 цагаас ажил хийцэн. Яг тэгэхээр нөгөө одоо бидний одоо амьдарч байгаа орчинд агаар ус хэвлэж байгаа хоол хүнс тэрнээсээ болоод тэр хоёрын ажил хийцэн байгаа болохоор одоо аллерги хашид атопид үүсэх маш их. За хоёр дахь нэмэлт орсон болохоор альфа GPC гэж. Тэгэхээр альфа GPC-г болохоор ерөнхийдөө нөгөө Японы эвэлцээр одоо хүүхдүүд яг энэ чигээр бол ямар ч хэсэг нэг ойлгох талын бэйсүүдийг тэгээд нөгөө анхаарлыг төвлөрүүлэх сурах чадварыг сайжруулах тэгээд биеийн хүчний одоо спортын хөдөлгөөний хэмжээ тийм одоо ач холбогдолтой альфа GPC-г бол хүүхдүүд яг доолгоор хэмжээ настай өндөр настай хүмүүсийн хувьд болохоор энэ бол зөнөгдөх хүчнээс хамгаална. Тэгээд өсөлтийн гормон. За дараагийнх нь
энэ нөгөө удааны хайсан байгаа энэ олон аминдын минералуудыг авах. За тэгвэл манай бүтээгдэхүүн болохоор энэ удаанаас одоо ямар ч химийн бордоо яг органик бордоогоо олдож угуулсан удааны хайснаас гаргаж авсан нано цэцэрлэг орсон. За юуны асуусан нь юу гэхээр судасны эсийг сайжруулна, дархлаад хэмжин, ус унах, харшиг одоо сэтгэл санааны тогтворгүй байдлыг тодорхойлж одоо уурна, өвчтөөс хамгаална, метаболизм үйл ажиллагаа. За метаболизм үйл ажиллагаа болохоор энерги бүтээгдэхүүн ажиллаж байна. За цааш. За дараагийн талаар биотин буюу витамин 7. За витамин 7 болохоор нөгөө гоо сайхан салбарт айсаа тий одоо нөгөө хумсыг сайжруулах гэдэг байна. Витамин B7 гоо сайхан салбарт ч гэсэн витамин B7-г онцлог биотин онцлог. За тэгэхээр манай энэ бүтээгдэхүүн тэр нөгөө айс сайжруулах цочны осмолыг сайжруулахаас гадна одоо антиоксидант үйлчлэг бодисын солилцоо сайжруулж надад эмэгтэйчүүд ч нөгөө 40-с дээш насны хүмүүс чинь бүхэл гар даараад байдаг тий. Тэгвэл тэр дарах болон хаврахыг буулгах за тэгээд дараагийн одоо 6 дахь нэмэлт гарсан болохоор энэ судал буюу витамин B. За B маань болохоор элэний үйл ажиллагааг хэмжин мөн боловсролыг бууруулж байна. За энэ болохоор тархины үйл ажиллагааг хэмжин биеийн цэгийг зохицуулж. За биеийн цэгийг зохицуулж гэдэг нь нөгөө одоо эрт таад одоо эрт босдог тэрэнд нь бас одоо нэмэр болно гэж хэлж байна. За липидын солилцоо хэмжин. За энэ болохоор өөг одоо хүнд хэрэгтэй өөг. За ингээд багсаад хэлэх юм бол одоо манай Sinoplast гэдэг бэлтгэн пробиотикс орсон. Үсгийн дотор сүүг бичлэг бактери, бузерал үүсгэж бактери, бифид бактери орсон. Одоо пребиотикс орсон. Пребиотикс нь энэ үеийн сүн орсон. Тэгээд эмэл одоо орсон ийм зүйлс. За ингээд Sinoplast гэдэг ач бүсийг багсах юм бол дахлаа дээшлэх, бие хангуулах, энерги сэргэх, гормоны баланс болон мэдрэлийн систем эзэрчих, хоол боловсруулах, шингээлт сайжрах, бие хэрэгтэй эдсэн шингэдэг нэмэгдэх, тархины үйл ажиллагаа сайжрах, өшрөлтөөс хамгаалах, гоо сайхан тухад хэлбэр биелэг болох, эрүүл хавлаар судас дагуулах, биеийн дулаан болон дараалал хэвэн болох гэсэн юм ажил байна. За энэ бэлтгэл болохоор одоо веган болохоор дурайм гэсэн бүр гişүрсдэг юм байна. Бүхний хайртай баг гэдэг үг. Тэгээ энэ бэлтгэл болохоор насны хязгаартай байхгүй. Одоо зажилж идэж болох эсвэл нэг баг хүмүүстэй ухаан асууж. Тийм бэлтгэл байгаа учраас хайртай зүйлсэн байгаа. Танай гэр бүлийн май. За ингээд энэ бол эрүүл